За өглөөний мэнд. Өнөөдөр бол 2026 он. Today is 2026 in year, so new day. Konnichiwa minasan. Ima今日は本当に新しい日ですね. За ингээд би шинэ өдөр юу хийх гэсэн гэхээр сая одоо орж ирсэн шинэ одоо яриаг бодлоо хийлье гэж бодож байна. За юу гэхээр манай нэг хүнээс би сэтэлж одоо ингэж үг яриа гарч ирбний бодол орж ирлээ л дээ. Одоо жишээ нь маш их мэдлэг боловсрал гэдэг зүйлийг маш их чиж одоо зүгээр ингээд ямар нэгэн хэл сурсан эсвэл одоо ингээд тэ давгүй хичээл бүх хичээлдээ сайн байсан. Тэгээ дээрэс ер нь бол тийм логик сэтгэлгээ ч юм уу бишээ нөгөө нэг сэтгэлийн илүү сайн одоо нөгөө топ одох бицэг тэг ингээд хичээлүүд гэхээр ер нь бол ингээд хичээлүүдэд сайн тэгснээ яг үүндээ ингээд юу талтай айгу муу практик ч юм уу. Би одоо ингээд үнэхээр математик үнэхээр лаг чадна. Ямар ч бодлогыг ботч чаддаг. Тэгснээ ингээд яг уу ингээд хэл мэлэл байгаа. Тэгснээ ингээд яг амьдрал дээр нэг хүнийг гүйлэх ухаан гэж нэг байдаг та. Энийг ингээд ингэчи. Энийг л ингэчи. Үеийн чамд байгаа мó би энийг чаавад ингэж ашиглаад ингэж ингэчи ингэ боловсруулж ингэ бүтээл санаа гаргаж ингэ бүр ингэ маш их боломж те. За тийм хүнтэй ярих бас юу вэ? Боломж гэдэг юм байдаг. Бүх юм дээр хэлмээр юм л да. За тэгээд тийм айгу сонио. Одоо жишээ нь би зүгээр ингээл математик юу одоо ингээд хитэн их амар сайн биш байлаач гэсэн одоо логик юутай практик юутай маш сайн хүмүүс маш их олж харж байна. Ойр тормоосоо болон одоо тэгээд тэгснээ ингээд амар мэдлэг боловсралтай лаг ингээд суралт мол төгссөн хүн болохоор ингээд ямар нэгэн юмыг ашиглаад ингээд хийчих чадахгүй. Нөгөө талд нь болохоор нэг амар тийм лаг том их сургууль төгсмөс яг хуу төгссөн. Гэхдээ төгсөөгүй нэг бол тийм математик сайн биш ингээд байсан хүмүүс нь болохоор бүр ингээд амар сэргэлэн дээрэс нь юмыг ингээд наанцэн цаатахаа нь ойлгодог. Тэгээ ингээд юмыг боловсруулад газ ингээд энийг ингээд ашиглаад ингэчүүл ийм үр дүнтэй юм биш үү гэсэн юм логик сэтгэлгээ маш сайтай ийм хүмүүсийг би олж харж байна. Тэгэхээр нөгөө талд нь юу гэдэг нь гэхээр тэр хүмүүс болохоор чи ингээд ийм хийж чадж байгаа юм. Би энэс юм хийж чадна. Тэгснэ ингээ өөр юм хийдгүү. Одоо ч ми дараа хийчнэ гэд ингээ байждаг. За тэр хүмүүс болохоор нөгөө нэг би математиктэй яг уу ингээд 10 жилдээ сайн байсан, их сургуульдаа сайн байсан. Тэгээд ингээд бүх хичээлдээ сайн байсан гадаад модод гэсэн мөртлөө ямар нэг юмыг яшигшлайлаа гэд ингээд яг хувь хүнийх нь ингээд зан чанар болон үзэл бодол ингээд өөрийнх нь тархиных нь ямар нэг ингээд бодол ингээд түгжээд байгаа юм шиг. Тэг ингээд хайрцаглагдсан юм шиг. Тэгээ өөр хүмүүс болохоор бусад тэр нэг өөр хүмүүс болохоор ямар ч юмд хайрцаглагдахгүйгээр ямар нэг юмыг хийж бүтээх, гүйж харах, ерөөсө бүх юмыг орлого, чарлага, хичээл, зүтгэлтэй ингээд явж байгаа хүмүүс нь илүү одоо аз жаргалтай дээрээс нь бүхэл төрлийн юмыг амжуулаад амьдралынх нь бүхэл одоо юмнууд ингээд одоо дүүрэнд биш ч гэсэн амжигддаг бүхэл юмнууд нь ингэж болж идэг, бүтэмжтэй идэг гэж хэлээд байна л да. Тэгэхээр манай дүүнер одоо юу гэж ойлгох уу гэхээр
одоо ингээл ерөөсөө би ингээ зөвхөн онцорал тэгэл ингээл өөрийнхөө тухайн доторх мэдрэмжийг сонсохгүйгээр тий одоо бүх өөрийнх амьдрал одоо энэ сурах одоо яг уу сурах цаг л та цагийг зөвхөн одоо нэг л зүйл дээр ингээл робот шиг төвлөрөөд суухад бусад одоо нөгөө гоо чөлөөт сэтгэлгээ арилдгийн болов нэг бол гэж ойлгож байна. Тэгээд тийм болохоор бити тэгээсээ эцэг эхчүүдээс бити тэгээсэй гэж хүсэж байна. За, happy new year and good luck in new year. Okay. За, тийм байна.新しい年は新しい年は本当に頑張れ皆さん。ありがとうございます。So much better. Thank you very much.